Jeffrey Epstein-ийн хэрэгээс болж Их Британи улсын засгийн газар тарж болзошгүй байна. Абу Даби хот дахь хэлэлцээрийн үр дүнд Орос улбаны улс, Украин улс олонний цэргүүдээ солилцохоор болжээ. Америк, Орос, Хятадыг хамарсан Цөмийн зэвсгийн аюулгүй байдлын гэрээ байгуулах боломжтой гэлээ. Дакайчи санаагийн нам парламентын доод танхимд 60% олох болох төлөвтэй байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний ярианы тайм хөтөлбөр та бүхэнд үргэлжлэн хүрч байгаа. Бид өчигдөр болон өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээллээс таймлаг өргөнө. Jeffrey Epstein-ийн хэрэгт Америкийн нэгдсэн улсын томоохон улс төрчид замун бизнесмэнүүд тухайлбал бол Elon Musk, Bill Gates, худалдааны сайд Howard Lutnick, ерөнхийлөгч Donald Trump өөрөө хүртэл холбогдсон байна. Та бүхний сайн мэдэж байгаачлан Америкийн нэгдсэн улсаас гадна Монгол улсын улс төрчид гэсэн холбогдсон. Гэхдээ одоогийн байдлаар хинж хариуцлага хүлээгээгүй, огцроогүй, ажлаасаа халагдаагүй. Ерөнхийлөгч Donald Trump-ийн тухайд суудлан ганхаж байгаа шинжж байхгүй. Тэгвэл нэг улсад нөхцөл байдал эсрэгээр өөр буюу энэхүү Jeffrey Epstein-ийн хэрэг улс төрийг тэр чигтэн донсолгож байгаа нэг улсаа нь Их Британи улс болж байна. Их Британи улсын тухайд ерөнхий сайд Keir Starmer-ийн томилгоогоор Америк нэгдсэн улсаас Их Британи улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Питер Мандельсон гэх хүн энэ хэрэгт холбогдсноор Keir Starmer-ийн засгийн газар унах эрсдэлтэй болж байгаа юм. Мэдээж хаан 3 дугаар Чарльзын дөө хунтайж асан Эндрю Эпштейний хэрэгт холбогдсон хамгийн нэртэй Их Британий нэр нөлөө бүхий хүн гэдэг нь үнэн боловч нөхцөл байдлыг одоогийн ийм байдал авчирч байгаа хүн байгаа нь саний дурдсан Питер Мандельсон байна. Их Британий улс төрд улс төрийн цөлөлгөөс түүний шиг дахин хүчтэй иргэн ирсэн хүн ховор гэгддэг. Гэхдээ энэ удаагийн дуйлаанаас түүнийхүүд буцаж ирэх зам харагдахгүй байна. Цагдаа нар энэ 7 хоногт Мандельсныг мөрдөн шалгах ажиллагааг аль хэдийн эхлүүлсэн. Тэрээр 2009 онд сайдаар ажиллаж байх үедээ Эпштейн төрийн нууцад хамаарах, зах зээлд нөлөөлөх мэдээлэл дамжуулсан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаа. Тодорхойлох юм бол санхүүгийн хямралын дараах үед засгийн газрын дотоод имэйл зах зээлд нөлөө үзүүлэхэд чухал мэдээллийг задруулсан. Тэр дундаа Их Британи улс Европ улсыг дэмжих алхам удахгүй хийх гэж байгааг Эпштейнд анхааруулсан байж болзошгүй. Үүнээс гадна Мандельсон болон түүний ойрын хүмүүс $75,000 төлбөр хүлээн авсан гэх баримт байгаа. Өөрөөр хэлбэл өөрийн нууц их мэдлээ ашиглан худалдаасан байж болзошгүй байгаа юм төрийн нууц мэдээлэл. Хэдийгээр Мандельсон аль хэдийн эрх баригч хөдөлмөрийн намаас гарсан ч гэлээ түүний энэ холбогдсон хэрэг хөдөлмөрийн намыг замун намын тэргүүн Keir Starmer-ыг тойроод гарахааргүй байгаа юм. Ерөнхий сайд Keir Starmer энэ хүнийг дахин улс төрд нөлөө бүхий албан тушаал өгч буцааж авчирсан хүн учраас. Яагаад Эпштейнтэй холбоотойг нь мэдсээрэж Мандельсныг томилсноо Keir Starmer тайлбарлахаар энэ 7 хоногийн 5 гарагт парламентод үг хэлсэн. Энэ үеэрээ олон нийтээс ууршилгүйч Мандельсныг урвагчаа гэж хэлсэн байна. Учир нь түүний хэлж байгаагаар Мандельсон элчин сайдаар ажиллаж байх хугацаанд болон түүнээс өмнө Эпштейнтэй харилцаатай эсгээ худал мэдээлсэн гэж байна. Хэрвээ тэдний харилцаа тийм хэмжээнд гэдгийг мэдэж байсан бол хизээч засгийн газарт ойртуулахгүй байсан гэх тайлбарыг өгч байгаа. Ингэж уучлал гуйлаа гэд хэрэг намжихгүй байгаа нь Мандельсны өмнөх холбогдож байсан хэрэгүүдтэй холбоотой. Сайныг нь харуул мэдээж Их Британд Мандельсныг шинэ хөтөлбөр урсгалын бэлэгдлээ гэж үздэг. Тэрээр сүүлийн 40 жилийн турш стратегч сайд зэрэг олон чухал албыг ашиж байсан. Гэхдээ энэ хугацаанд 2 удаа засгаас шахагдж байсан удаатай. 1998 онд Лондонд үйл хөдлөх хөрөнгө авахын тулд бизнесийн асуудал шалгагдж байсан улс төрчөөс $375,000 фунт стерлингийг нууцаар зээсэн нь ил олсноор худалдаа аж үйлдвэрийн сайдын суудлаас огцорч байсан. Үүний дараа 2001 онд Умард Ирландын сайдаар ажиллаж байхдаа энэтхэгийн трибунд Их Британи паспорт гаргуулж өгөхөөр нөлөөсөн гэх дуйлаанд өртөж дахин огцорсон байдаг. Гэсэн хэдиж Keir Starmer 2024 оны сонгуульд ялгахт нь туслуулахаар түүнийг эргүүлэн авчирсан. Сонгуулийн дараа Америк дахь Их Британи элчин сайдаар томилсон байдаг. Харин жилийн дотор Эпштейнтэй нөхөрлөж байсныг нотолсон имэйлүүд ийхүү ил болсноор ажлаасаа халагдсан байна. Америк нэгдсэн улсын хууль зүйн яамнаас Эпштейний баримтуудыг ийхүү дэлгээд давтуулсан Мандельсны хэрэг хүндэрсээр авна. Одоогийн байдлаар нам доторх зарим гишүүд Keir Starmer-ыг удахгүй огцорно гэж анхааруулж байна. Ялангуяа Мандельсны Эпштейнтэй холбоотойг урьдчилан мэдэж байсан гэдгээ Keir Starmer парламент дээр хүлээн зөвшөөрсний дараа уур амьсгал эрс өөрчлөгдсөн байна.
Цааш нөхцөл байдал яаж ч хурцдах нь тодорхойгүй, гэхдээ ихэнх ажиглагч нар бодит нөлөө үр дагавар эхлээчгүй байна гэж харж байна. Бид та бүхэнд энэ 7 хоногийн турш Америкийн нэгдсэн улс болон Украин улс Оросын хооронд болж байгаа гурван талд дайны дуусах хэлэлцээрийн талаар мэдээлж байгаа. Өчигдөр энэхүү хэлэлцээрийн 2 дахь шатны сүүлийн өдөр болж өнгөрсөн байна. Энэхүү хэлэлцээрийн үр дүнд Украин болон Орос улбаны улсууд олзны цэргүүдэд солилцох ийм үр дүн гарсан байна. Мөн ойрын хугацаанд дараагийн уулзалтыг эхлүүлэх гэж байгаа их мэдээллийг Америкийн нэгдсэн улсын талаас цагаан ордоос өгсөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг харах юм бол ерөнхийлөгч Дональд Трампын тусгай айлч Стив Витковын мэдээлснээр Америк, Украин, Оросын төлөөлөгчид нийтдээ 314 ослогдсон цэргийн албан хаагчийг солилцохоор тохиролцож, энэхүү солилцоо пүрэв гарагт хэрэгцсэн юм байна. Энэ сүүлийн 5 сарын хугацаанд хийсэн анхны томоохон цэргийн солилцоо болж байгаа. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийн хувьд суллагдсан ослогчдын зарим нь бараг 4 жилийн турш хоригдож байсан гэж хэлж байна. Мөн дараагийн шатны хэлэлцээ тун удахгүй гэхдээ Америк нэгдсэн улсад болж магадгүй байгаа юм байна. Мөн Орос дахин довтлохгүй байх баталгааг хангахын тулд Америк нэгдсэн улсыг оролцуулсан хүчтэй аюулгүй байдлын баталгаа зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн өмнөх шатны хэлэлцээнд оролцож байсан Америкийн сангийн сайд Скотт Бессент Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах хэсэг нь хэлэлцээ хэрхэн урагшлагатай шууд хамаарна гэж мэдэгдлээ. Тэрээр 2022 онд Орос Украинд халтсан явдлыг хууль бус гэж үздэг хэвээр Оросын ерөнхийлөгчийг дайны гэмт хэрэгтэн гэж итгэдэг мөн хэлж байгаа. Оросын төлөөлөгчдийн тухайд Кирилл Дмитриев хэлэлцээнд ахиц эерэг хөдөлгөөн гарч байгааг онцолж дүгнж хэллээ. Америкийн нэгдсэн улстай харилцаагаа сэргээх ажил тэр дундаа эдийн засгийн асуудлаар Америк, Оросын ажлын хэсгийн хүрээнд яриа хэлэлцээ үргэлжилж байгааг мэдээлж. Гэхдээ бодит үр дүнгийн тухайд энэ удаач гэсэн өнгөрсөн жилээс ялгаагүй, Турк улсад болсон өмнөх хэлэлцээнээс ялгаагүй, мөн бодиттой гарсан сорын ганц алхам нь Одсны цэргүүдийн солилцоо болж байгаа юм. Энэхүү хэлэлцээ үргэлжилж явах хооронд 1200 орчим километр үргэлжилж байгаа фронтын шугам дагуу тулалдаан ширүүлсэн хിവэр. Хэлэлцээний өмнөх Мямар гарагийн шөнө Оросын цэргүүд Украинд даяар томоохон агаарын цохилт өгсөн. Хав болон пүрэв гарагт дроноор дахин давталсан байна. Украины тухайд мөн Каспийн тэнгисийн ойролцоо орших Оросын Орешник хэд авийн пуужингийн туршилтын талбайд Украинд үйлдвэрсэн алсын тусгалтай Фламинго пуужингаар цохилт өгсөн байна. Хэлэлцээний хамгийн төвөгтэй асуудлын нэг болох Донецкийн тухайд хамгийн ширүүн тулалдаан өрнөж байгаа газар. Орос улбанаас Украинд уг бүс нутгаас цэргээ бүрэн татахыг шаардаж байгаа. Харин Киевийн зүгээс мөргөлдөөнийг одоогийн фронтын шугамар зарцаах ёстой гэж үзэж байгаа мөн нэг талын цэргийн ухралтыг эрс ницаасан. Мөн Оросын хяналтанд байгаа Европ дахь хамгийн том атомын цахилгаан станц болох Запорожийн цахилгаан станцыг өөрийн хяналтанд авах хүсэлтэй байгаа юм. Өнөөдөр 2 дугаар сарын 6-ны өдөр Илон Маск, Билл Гейтсийн Эпштейнтэй холбогдсон хэрэг Америк нэгдсэн улсыг тойрсон үйл явдлууд, Ираны цөмийн хэлэлцээрүүд гээд энэ дунд бидний заавал анхаарах хэрэгтэй. Гэхдээ чимээгүй хүн өнгөрч байгаа нэгэн үйл явдал байгаа нь Америк нэгдсэн улс болон Оросын хооронд цөмийн зэвсгийг саарамжуулах үүрэгтэй New START гэх гэрээний хугацаа дууссан явдал. Хуулийн зааснаар бол энэхүү гэрээн өчигдөр буюу 2 дугаар сарын 5-наар дуусаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол 21-р зуунд анх удаа дэлхийн хамгийн их цөмийн хүчин чадалтай хоёр улсын хооронд ямар нэгэн байдлаар энэхүү цөмийн зэвсгийг саарамжуулах юм гэрээ байхгүй эхний өдөр өнөөдөр болж байна гэсэн үг. Гэхдээ гэрээ хэрэгцээр цаашаа үргэлжлэх нь бол мэдээж шинэ гэрээ байгуулагдах итгэл найдвар бол байгаа. Энэ тухайд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хэлж байгаагаар хэлэлцээг дуустгаараа дуусах оронд нь илүү өргөн хүрээний ингэхдээ хятад улсыг хамарсан илүү сайн өргөн хүрээний шинэ тохиролцоогоор орлуулж чадна гэсэн ийм байр суурийг өнөөдөр илэрхийлсэн байна. Шинжаачид дэлхийн хамгийн том цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн хооронд олон 10 жил тогтсон тогтолцоог үндсээр нь өөрчлөх алхам болж магадгүй гэж таамаглаж байгаа. Албан ёсоор бол өчигдөр дууссан гэж байгаа энэхүү New START гэх гэрээ нь Барак Обамагийн захиргааны үед байгуулсан гэрээ байдаг. Тухайн үед газар дээр нь ажиллаж байсан цөмийн зэвсэг үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг шинжээчид Америк, Оросын хоорондын зэвсэг хяналтын гэрээний үндэс болсон шалгалт баталгаажуулалтын журам нь үндсэндээ бол олон жил шаарддаг тохиролцдог Дональд Трампын баг богино хугацаанд ийм нарийн зохицуултыг хийх боломжгүй гэж үзэж байгаа юм байна. Ялангуяа үүн дээр нэмээд шинэ хэлэлцээнд хятад улсыг оролцуулах ёстой гэсэн энэхүү Дональд Трампын шаардлага хэлэлцээ байгуулах явцыг бүр хойшин татаж бооцшгүй. Юун түрүүнд Бээжингийн зүгээс Америк нэгдсэн улс, Орос улс өөрсдөө эхлээд цөмийн зэвсгийн нөөцөө багасгах хүртэл хэлэлцээ эхлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Үүнтэй зэрэгцээд Украины асуудал, цагаан ордон болон Кремлийн хоорондын ярианд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй.
Дональд Трампын тухайд бол өөрийн байр суурийг тайлбарлахдаа өмнөх гэрээ угаасаа удаа дараа ноцтой зөрчигдсөн за хэр муу гэрээ байсныг нь харуулж байгаа мөн Америк нэгдсэн улсын талд тун шудраг бус гэрээ байсан гэж тайлбар хэлдэг байна. New Start гэрээг харах юм бол 2010 онд байгуулагдаж байсан Америк болон Оросын байрсан стратегийн цөмийн цэнэгт хошууны дээд хязгаарыг тус бүр 1550-аар тогтоож газар дээрх шалгалт мэдээлэл солилцох тогтолцоог бий болгосон байдаг. 1991 онд Америк болон Зөвлөлт холбоот улс байгуулж хоёр талын цөмийн цэнэгт хошууг 6000-аар хязгаарласан анхны Start гэрээний үргэлжлэл байгаа. Гэхдээ бодит байдал дээр Стокхолмын олон улсын их тайвны судалгааны хүрээлэнгийн мэдээлж байгаагаар өнөөдөр Америк нэгдсэн улсын тухайд 3700, Орос улсын тухайд 4309 цөмийн цэнэгт хошуу байршуулсан гэж байна. Хоёр улс нийлээд дэлхийн цөмийн зэвсгийн нөөцийн бараг 90%-ийг нь бүрдүүлдэг гэсэн. Хятад улсын тухайд харьцангуй бага 600 гэж байна. Гэхдээ энэ 10 жилийн эцэс гэхэд 1030 үсэг төлөвтэй байгаа юм байна. Мөн Америк нэгдсэн улс Орос хоёр цар тахал эхэлсэн 2020 оны 3 дугаар сараас хойш бие биенийхээ цөмийн байгууламжид газар дээрхтээ шууд шалгалт хийхээ зогсоосон байна. Түүнчлэн Орос улбаны улсын зүгээс 2023 онд New Start-ыг төр зогсоосон гэдгээ зарласан. Үүнийхээ шалтгааныг Америк нэгдсэн улс Украиныг дэмжсэн олон улсын эслийг тэргүүлж байгаатай холбоотой гэдэг. Түүнчлэн Орос улсын зүгээс НАТОгийн түрэмгийлэлт хариу болгон уламжлалт бус дэвсэг ашиглах боломжийг үүсгэхгүй гэдгээ удаа дараа мэдээлсэн. Мөн дайн эхэлснээс хойш Орос улбаны улс 2 ч удаа оройшник пуужинг Украин руу харсан байна. Энэхүү пуужингийн тухайд энгийн болон цөмийн цэнэгт хошуу зөөх чадвартай гэж байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Энэ 7 хоногийн нэм гарагт буюу 2 дугаар сарын 8-ны өдөр Япон улсад томоохон нэг үйл явдал болох гэж байгаа нь парламентын ээлжид бус сонгуул байна. Ердөө 3 сарын өмнө Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болж түүхэнд үлдээдсэн Такаичи Санаа энэхүү сонгуулийг эхлүүлэх юм зүйлийг бол хийсэн байгаа нь тэрээр парламентыг тараасан. Үүнийх нь гол зорилгоо тэрээр юу гэж тайлбарж байгаа вэ гэхээр парламентын доод танхимд өөрийн нам буюу либерал ардчилсан намын байр суурийг нэмэгдүүлэх зорилготой гэж байгаа. Мөн сонгуульд ялан гэдэгтээ итгэлтэй байгаа гэдгийг хэлсэн. Санал асуулгын дүнгээр түүний тэргүүлдэг либерал ардчилсан нам болон түүний эвслийн түнш Японы инновацийн нам хамтдаа парламентын доод танхимын 465 суудлаас ойролцоогоор одоогийн байдлаар 300-г нь авна гэсэн юм төлөвтэй байна. Хэрвээ эвсэл нь 261 суудал авч чадах юм бол парламентын хороодыг бүрэн хянах боломж бүрдэнэ. Төсвөөс эхлээд олон чухал хуулиудыг батлахад дөхөн болно. Харин 310 суудлын буюу дийлэх олох болж чадах юм бол дээд танхимын эсэргүүцлийг даван туулах эрхтэй болно. Харин олонхын суудлаа алдах юм бол Такаичи Санаа огцорно гэдгээ өмнө өөрийн биеэр хэлсэн байна. Үндсэндээ бол тэрээр уг сонгуулиар доод танхимд намаа олонх болохыг зорж байгаа гэсэн үг. Такаичи Токио хотод болсон хэвлэлийн баг хурал дээр энэхүү шийдвэрийг маш чухал Япон улсын ард түмний ирээдүйг тодорхойлох мөчөө гэж тодорхойлж хэлсэн байна. Японы түүхэнд анхны эмэгтэй ерөнхий сайд болж ирсэн түүний засгийн газар өнгөрсөн 10 дугаар сараас хойш олон нийтийн дэмжлэг бол харьцангуй өндөр аа. Гэхдээ түүний нам дангаар доод танхимд олонх биш. Энэ парламентаар хилцэгдэж байгаа альва асуудалд Такаичи нөлөөг бууруулах хандлагатай байдаг нь. Энэхүү Япон улсад 2 жилийн дотор 2 дахь удаага бүх нийтийн сонгуул болж байна гэсэн үг. Доод танхимын хувьд дэлгэрүүлэх юм бол нийтдээ 465 гишүүнтэй Японы парламентын хүчирхэг танхим байна. Дээд танхимаас илүү хүчтэй гэсэн үг. Такаичигийн либерал ардчилсан намын тухайд 1955 оноос хойш Японыг бараг тасралтгүй удирдах ирсэн нам байгаа. Одоо доод танхимд 199 суудалтай үүнд 3 бие даагч хамтарсан байна. Либерал ардчилсан намын зүгээс Японы инновацийн намтай байгуулсан энэхүү эсэл нь хязгаарлагдмал олонхыг бүрдүүлдэг гэсэн. Санал асуулгын дүнгээр уг нам Японы иргэдийн дунд тийм ч нэр хүнд сайтай биш байгаа ч гэлээ Такаичи болон түүний засгийн газрын дэмжлэгийн түвшин 60-аас 80% байна. Энэ өндөр дэмжлэгийг ашиглаад Такаичи өөрийн намыг энэхүү парламентад бие даасан олонх болох бодлогын шийдвэрүүдийг амархан хэрэгжүүлэхийг зорж байгаа юм. Түүний намын тухайд олонний дунд сайн нэртэй биш байгаагийн шалтгаан нь удирдлага докторгүй байгаатай холбоотой байж болно. Тухайлбал Такаичи Япон улсын сүүлийн 5 жилийн 4 дахь ерөнхий сайд. Өмнөх ерөнхий сайдуудын бүрэн эрхийн хугацаа нь олон нийтийн дэмжлэг буурах, зайлах, хуулийн маргаанаас олж тасалдсан гэж хэлж байна. Такаичигийн сайд болсноос хойш 3 сарын ажлыг ерөнхийд нь олж харах юм бол Такаичи өмнөх консерватив ерөнхий сайд Шинзо Абегийн шав Маргарет Тачерыг шүтдэгэ гэж өөрийгөө тодорхойлдог. Түүнийг Японы төмөр хадагтай гэж нэрлэх тохиолдол мөн байдаг байна. Тэрээр албан тушаалдаа орсон даруйдаа олон жилийн эдийн засгийн хямралаас улсаа гаргана гэж амласан. Засгийн газрын тэргүүлэх үүрэг нь одоогийн байдлаар засгийн газраас их хэмжээний зардал гаргацаамаар эдийн засгийг тэтгэх явдал болж байна. Энэ нөрөө Шинзо Абегийн үеийн Abenomics гэж нэрлэгддэг бодлоготой үйл санааны хувьд ижил байна.
Өнгөрсөн сарын байдлаар Япон улсын засгийн газар түүхэн дээд хэмжээний баталгаа хамгаалах төсвийг мөн баталсан 9 их найд йен болж байна. Энэ нь Хятадын энэтхэг номхон далай дахь цэргийн үйл ажиллагаа огцон өссөнтэй холбоотой гэж тайлбарладаг. Дакаичи мөн өнгөрсөн 11-р сараас хойш Хятад улсын их баривчдын шүүмжлэлийн гол бай болсон байгаа. Тэрээр Тайванд хаалдах тохиолдолд Япон улс өөрийн хамгаалтын буюу цэргийн хүчнийг ашиглаж болох талаар ярьсан нь энэхүү эргийг өдөөсөн. Энэхүү дипломат маргаан хоёр орны харилцааг 10 гаруй жилийн хамгийн доод түвшинд унагсан гэж хэлж болно. Үүний зэрэгцээ Дакаичи Америк нэгдсэн улстай илүү ойр дотн харилцааг эрхэмж байгаа. Өнгөрсөн 10 дугаар сард л гэхэд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад айлчилсан байгаа. Энэ үеэр хоёр өдөрдөгч бие биенээ магтан сайн шахын зэрэгцээ газрын хувь элементийн салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Мөнчөдөр ерөнхийлөгч Дональд Трампын тухайд энэхүү удахгүй болох гэж байгаа сонгуульд Дакаичи санааг бүрэн дэмжинэ гэдгийг илэрхийлсэн байна. Мэдээ өргөжүүлж байгаа хөрвүүлэн зарим мэдээллийг товчоор үлээнэ. Америк нэгдсэн улсын Иран дахь элчин сайд Ям Америкийн иргэдийг Иран улсаас яаралтай гарахыг уриалсан аюулгүй байдлын эсэргэмжлүүлэг гаргалаа. Энэхүү мэдээлэлд Америк нэгдсэн улсын засгийн газрын тусламжид найдваргүйгээр гарах төлөвлөгөө боловсруулахыг зөвлөсөн байна. Сүүлийн 1 сарын хугацаанд Америк нэгдсэн улс ижил төрлийн анхааруулгыг хэд хэдэн удаа гаргасан байдаг. Харин энэ удаагийнх нь Америк болон Ираны хооронд Оман улсад товлогдоод байгаа хэлэлцээний өмнө гарч байгаа гэдгээрээ онцлог байна. Судан улсын баруун хэсгийн Дарфур бүсэд хоол хижээлийн дутагдал өсөглөнгийн түвшинд хүрсэн талаар нэгдсэн үндэсний байгууллагын дэмжлэгтэй шинжээчид анхаарлаа. Ялангуяа хойд Дарфур мужийн Бару, Корне дөрвүүдэд хүүхдийн хижээлийн дутагдал ноцтой хэмжээнд хүрсэн байна. Иргэний дай мөрөлдөөнөөс шалтгаалж хүнсний хомсдол улам даамжирч байгаа нь энэ юм а. Одоогийн байдлаар 5 хүртэлх насны хүүхдүүдийн талаас илүү хувь нь хоол хижээлийн дутагдaltaй байгаа нь тогтоогдсон байна. (2026) оны Милано Кортинагийн өвлийн олимпийн наадам Итали улсад албан ёсоор эхэллээ. Нээлтийн ёслол өнөөш нь боловч гэлээ зарим спортын төрлүүд аль хэдийн эхэлсэн байна. Олимпийн тэмцээнүүд Италийн хойд бус нутгуудаар дархан зохион байгуулагдаж байгаа юм. Милан хот мөсөн спортын ихэнх тэмцээнийг хүлээн авч байгаа бол Кортинад уулын төрлийн тэмцээнүүд болж байна. Олимпийн хөтөлбөрийг өргөжүүлэх, олон тамирчныг хамруулахын тулд ийхүү тэмцээнийг эртгэлүүлэх болсон болохыг албаных нь хэлж байна. Япон улсын Фужи уулын ойролцоох Сакура цэцгийн баяр жуулчдын зохисгүй үйлдэлээс шалтгаалan туслагдлаа. Ийхүү Фужишата хотын захиргаа Акурайма сингийн цэцэрлэгт хүрээлэнд болдог уламжлалт наадмыг энэ жил зохион байгуулахгүй гэж мэдэгдсэн байна. Уг баяр жил бүр 200 мянган орчим жуулчин татдаг гэжээ. Гэвч сүүлийн үед энэ удаад оршин суугчдын амьдрах орчин аюулгүй байдал алдагдаж эхэлсэн байгаа тул цуцалсан гэж хотын дарга мэдээлж байна. Жуулчдын хувьд хог хаях, хувийн эзэмшил дур мэдэн нэвтрэх зэрэг төрчлүүд гаргаж байгаачаа. Та бүхэн Тэнгэр телевизийн олон улсын оройн гадаад мэдээний тайван хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарал хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.